Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих байгаа сэдв болонгууд сэтгэл зүйч хүн гэж ямар хүн бэ? Сэтгэл зүйчийн талаар өөрийн бодлоо шууд хэлнэ. Тэнийг сонсоод сэтгэл зүй мэргэжлэр төгссөн сэтгэл зүйчээр ажилладаг хүмүүс байл нэг бодно өстэй гэж хүсэж байна. За Монголд яг өнөөдрийн байдлаар сэтгэл зүйтэй холбоотой асуудал нэлээдгүй тулгарсан. Үүний яг би томоохон асуудлууд яг өнөөдрийн нийгэмд болоод байгаа томоохон асуудлуудын жишээ олгож ярив. Жишээ нь мөрөөдөө тоглоомд хэд донтох. За хэд донтсны улмаас өрөнд ордог. Нэлээдгүй асуудалд ордог. За нэгдүгээр тийм асуудал Монголын өнөөгийн нийгэмд маш илбэг байна. Хоёрдугаар асуудал архины эмгээг. Арх сурвалжуунд айтруулан хэрэгэлдэг. Нэг л мэдгэд арх уух зуршилтай болсон байдаг. Хэдий ажилтай төрөлтэй ар гэртэй амьдралтай хэдий ч 7 хоногт 2-3 удаа уудсан байдаг. За жишээ хэлье л да. Нэг төрлийн албаагч байлаа гэхэд 7 хоногийн 5 өдөр ажиллаа хийгээд 5 дахь орооно хагас сандаа уун бүтэн сайндаа 2 хоног ус учраас дотроо засч бас шараа тайлж уун. За мэдээж нэгдүгээр өдөр 3 хоног уцсан ямар өлегтэй байх вэ? Амьдрал ахгүй байгаа учраас мэдээж ажилдаа очино. Юм бичлэнгээр явдаг хүмүүс нэлээдгүй олон байд юм билээ. Үүнийхээ улмаас гэр бүлийн асуудалтай болох, гэр бүлийн харилцаа муудах. За тэгээд өөрийн ажлын карьер хүсэл тэмүүлэл одоо тий олон зүйл нь алдагдсан байдаг. За хоёрдугаар асуудал болонгууд архины асуудал. За гуравдугаар асуудал болонгууд юу юм бэ гэнгүүт өөрийн сурсан төгссөн мэргэжлэрээ ажиллаад байгаа боловч ажилдаа сонирхолгүй. Түүнээсээ олд сэтгэл зүй асуудалтай байдаг. Шинэ нэгтлэн мэргэжлэр сургууль төгсөөд аав ээж нь сонгоод өгсөн байлаа гэхэд тэр чиглэлээр мэргэжил эзэмшээд ямар нэгэн байгууллагад нэгтлэн санхүүгийн ажилд холбоотой ажиллаар ордог. Гэвч тэр хүний хүсэл сонирхол нь өөр байдаг. Өөрөөр хэлэх юм бол ажлаас хаширах хам шинж тэмдэг гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол ажлын байрны сэтгэл зүйн асуудал. За дараагийн нэг асуудал болонгууд юу юм бэ гэнгүүт гэр бүлийн харилцааны асуудал орж ирдэг. Анх хайртай дуртай гэж суучдаг гэр бүл болчдөг. Гэвч амьдрах явцдаа олон саад бэрхшээл тулгарсны улмаас гэр бүлийн харилцаанд докторгуулж, үнээс олж сэтгэл зүйн асуудалтай болсон байдаг. За энэ дөрвөн жишээн дээр жишээ авч ярих гэж бодож байна. Шинэ өдрийг Монголын сэтгэл зүйч нар нэлээдгүй олон байна л да. За энэ захимаар одоо орчинд одоо сэтгэл зүйч гэсэн нэртэй хүмүүс маш олон байдаг. За тэд нэр одоо үгдгийг доктор, профессор, янз янзын эрдэмийн зэрэг авц хүмүүс бас нэлээдгүй олон байдаг юм байлээ. За мөн залуу сэтгэл зүйч нар ч олон байдаг. За жишээ нь нэг жишээ ярихад одоо сэтгэл зүйн асуудалтай хүн очиод уулзсангууд за нэг цагийн хугацаанд ихэвчлэн шүү дээ Монгол сэтгэл зүйч нар нэг цагийн хугацаанд уулзах төлбөр нь 250,000 төгрөгөөс эхэлдэг. За 250,000 төгрөгөө төллөө уулзлаа. За ямар ч асуудалтай байж болно. За тэнгүүд за 30-40 минут нөгөө хүн бол өөрийнхөө асуудлыг ярьдаг. Тэгээд сэтгэл зүйч сонсоод яг тийм тодорхой хариулт өгдөг. Та одоо эмчилгээнд сэтгэл зүйчтэй уулзах, сэтгэл заслын эмчилгээ нэлээдгүй одоо эмчилгээ одоо хийлгэж таны наад асуудал чи эдгэрнэ ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлыг тавьдаг. За яг өнөөдрийн Монголын нийгэмд нэг цаг уулзаад 250,000 төгрөг төлөө явах боломж болцоотой хүмүүс хэрэг билээ. Ингээд ирэнгүүт маш том одоо юу гэдгийг зураас үсэж ирж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол мөнгөтэй хүн сэтгэл зүйн асуудлаа шийдвүүлж болно. Хэрв мөнгөгүй бол одоо ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэж болохгүй юм бэ? Тийм ойлголт үүсээд байгаа байхгүй. Тийм учраас яг одоо юу гэдгийг сэтгэл зүйч нар үнэхээр тийм сэтгэл заслын гэдэг юм уу тухайн үнэтэй тулж ажиллаж чадж гэнэ үү?
биеийн асуудал айгүй тийм шүмжлэлтэй ханддаг хүн л дээ. Яаж одоо энэ сэтгэл зүйн асуудлыг хүн удирдах ёстой юм бэ? Гэтэ ерөнхийдөө интернетээс ч гэдэг юм уу янз янзын байдлаар нэг сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ? Сэтгэл зүй хэрхэн өөдрөх олон зүйл байдаг. Тэр болгоныг одоо юу гэдгийг уншаад асуудал шийдэх чинь гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр мэдээж тухайн одоо сэтгэл зүйч маань 10,000 төгрөгөөр 20,000 төгрөгөөр гэдэг юм уу тухайн сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд гаргана гэхэд одоо тухайн доц баг санагддаг баг. Яг өнөөдрийн нийгмийн мөнгө төгрөгийн ханшийг авч үзэх юм л те. Магадгүй доллар шилжүүлж үзэх юм бол 250,000 төгрөг бага мөнгө юм шиг санагддаг баг. Гэхдээ яг өнөөдрийн нийгэмд тулгамдж байгаа асуудлууд их байна. Сэтгэл зүйчийн одоо юу гэдгийг хэрэгцээ маш их байна тий. За одоо юу гэдгийг залуу сэтгэл зүйч нартай уулзсангууд яг нэг онлын юм яриад байдаг тий. Яг нэг багшийн заасан ч гэдэг юм тий. Онлын юм яриад тохоор нөгөө хүний сэтгэл зүйд нэг л бууч хөв. За олон жил сэтгэл зүйч хийсэн бол мэдээж туршлагатай байгаа. Маш олон хүнтэй ажилласан байгаа. Гэхдээ тэдгээр хүмүүс нь одоо юу гэдгийг төлбөр ханш нь өндөр байдаг ч гэдэг юм уу. Энэ бол бас одоо сэтгэл зүйн үйлчилгээ авч чадхад бас асуудалтай байна гэдэг дүгнэлтүүд гарч ирж байгаа юм. Гэтэ энэ ярьж байгаа зүйл бол миний яг өөрийн цэвэр бодол тэ сэтгэл одоо миний одоо өөрийн хоримтлуулсан туршлага гэдэг юм энэ зүйлсээс олболж ярьж байгаа гэдгийг та хүмүүс ойлгоорой. Тиймээс би нэг энгийн яг энэнийхээ өмнөх дугаар дээр сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ гэдэг юм нэг богинохон нэг 10 минутын бичлэг хийгээд тавьсан байгаа. Тэрийг та хүмүүс сонсоод үзээрэй. Энэ үл одоо юу гэдгийг та нэг цагийн хугацаанд одоо юу гэдгийг нөгөө 250,000 төгрөг төлөөд сэтгэл зүйчээс авч болох одоо зөвлөгөө одоо би ерөнхийдөө тавьчихсан байдлаар 10 минутанд өргөжлээ л дээ. Гэхдээ ерөнхийдөө сэтгэл зүйчдэр очиж байгаа нэг шалтгаан юу юм бэ гэнгүүт хүн өөрөө татлаа хоримтлуулсан бодол одоо өөрийнхөө асуудлыг илэн далангуй тийм үү сэтгэл зүйч гэдэг нь бол миний нууцыг хадгалж чадна. Мэргэжлийн хүн гэдэг утгаараа өөрийнхөө бүхий л асуудлуудыг ярьж идэг. Тэг ерөнхийдөө ингэдэж штэ хүн болгонд нөгөө нэг янз бүрийн бодол төрдөг. Тэрийг ил гаргадаггүйгээр одоо ялгаатай ч гэдэг юм уу те. Ил гаргасан нь одоо юу гэдгийг одоо бусдаас арай өөр одоо юу гэдгийг зарим хүмүүсийг тэнийг солиотой янз янз болдгоо шүү дээ. Дотор хадгалж чадсныг нь ухаантай ч гэж хэлэхгүй л дээ. Тэг өнөөгийн яг нийгэмд бол боловсралтай тийм мундаг залуучууд их бий. Тэрийг хүлээн шуурна. Гэтэ яг өнөөдрийн нийгэм сэтгэл зүйч нар яг одоо хүнээс тийм хэмжээний төлбөр аваад одоо юу гэдгийг одоо хүнтэй ажиллах одоо зөв буруу юу гэдэг дэрүүл бий хэлэхгүй. Хэрвээ хин нэгнийг сайхан сонсоод сэтгэлийг уудлаад гаргадаг те сэтгэл зүйч гэхээсээ илүү те одоо хүн тийм одоо ажлын байр баг байдаг бол магадгүй төлбөр баг байх юм бол өдөрт хүмүүс өөрөө тохиолдсон асуудал уур бухимдал бүх зүйлээ яриад явах юм бол илүү ашиг болохоор ч юм шиг. Гэхдээ яг өнөөдрийн нийгэмд бид нар дагаад эдгээр асуудалд орсон хүмүүс нэлээдгүй байгаа. Сэтгэл зүгээ бид нар одоо яаж удирдах юм бэ? Ямар байх юм бэ те? Энэ талаар одоо яг өөрийн гэсэн өнцөг бодол байр сууриа бол бивэл илэрхийлж байгаа. Тийм учраас одоо сэтгэл зүйтэй холбоотой асуудалд тулгарсан хүмүүс байх юм бол ерөнхийдөө сэтгэл зүйн эмчилгээ гэдэг зүйлд хамрагдах нь зөв л байх. Гэхдээ ганцхан цаг уулзаад энэ асуудлыг шийдэхгүй юм аа гэж би өөрөө бодол төрсөн. Би өөрөө сэтгэл зүйчтэй бас уулзаж үзчихсэн л да. Зөвлөгөө авах гээд мэдээж нэг 250,000 төгрөг төлөөд одоогоос 2 жилийн өмнө юм байна уулзаж байсан. Тэгээд уулзаад ярилцсан. За би 30-40 минут бол би яг өөрөө ярьсан байдгийг. Болсон асуудлаа. За 10-20 минутанд нэг сэтгэл зүйч маань над ерөнхийдөө хэлсэлтэй. Тэгээ ийм асуудал байна. Энэ асуудлаас болж ерөнхийдөө ийм үр дүнд хүрдэг ч гэдэг юм уу те. Нэлийн туршлагатай олон жил сэтгэл зүйчээр ажилласан доктор профессор хүн дээр би боцолтоо. Тэр ерөнхийдөө би бодсон. Ямар ч үр дүнгүй юм уу гэхээр үр дүн бол байсан л да. Яг бол миний
болсон асуултыг сонсож байна. Түүн дээр анализ хийгээд тодорхой хэмжээний зөвлөгөө өгсөн. Гэхдээ яг үнэндээ тийм зүйлийг нэрээ зүгээр нэг захын найзтайгаа ярилцаач шийдэх боломжтой асуудал юм шиг надад санагдсан. Тийм учраас хүн ямар үе сэтгэлээ нээдэг юм бэ те? Ерөнхийдөө би бол боцолтой 250 мянган төгрөгийг авч 250 бол яг болон тавтаад хэлчлээ. Ер нь мөнгө төгрөг аваад үйлчлэгээ үзүүлж байгаа бол эхлээд нөгөө хүнээс сонсох, дараа нь сонссныхаа ард дээр нөгөө хүнийхээ ярьсан зүйл дээр анализ хийгээд дахин маргааш нь уулзаж танд ийм асуудлууд байна, ингэж шийдэх боломжтой юм байна. Танд одоо ийм курс хэмжлэгээ хэрэгтэй юм байна. Ийм гарц гаргалгаанууд байна. Мөн дахин маргааш нь одоо нөгөө хүнтэй ахин уулзахад хүний бас нөгөө ярих ганц нэг ярилгүй одоо нуусан зүйлөөр дахиж ил гаргаж ярих одоо зүйл байдаг учраас энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй болов уу гэж өөрийн бодол маань төрсөн. Тэгээд сэтгэл зүй гэдэг зүйл бол үнэхээр өнөөдрийн нийгэмд бол үнэхээр тулгараад байгаа асуудлууд бол мөн шүү залуучуудаа. Энэ чиглэлээр мэрэгжил эзэмшиж байгаа. Энэ чиглэлээр мэрэгжил эзэмшсэн залуучууд байвал нэлээдгүй сайн туршлага хөндлүүлж нэлээдгүй одоо тий зөвхөн номын үгээр биш одоо юу гэдгийг өөрөө бас мэдрэмжтэй болох тал дээр ажиллах хэрэгтэй болов гэж ерөнхийдөө ойлгосон. За ерөнхийдөө миний энэ ярьж байгаа сэдв та бүхэн таалагдсан бол манай сувгийг дэмжээрэй. Ерөнхийдөө янз бүрийн сонирхолтой зүйлсийн талаар ерөнхийдөө та бүхэнд ярилцах болно. Тэгээ миний YouTube сувг болонгод нэг дөнгөж эхлээд дагагч гэж бараг байхгүй учраас ерөнхийдөө миний орсон бичлэгүүд бол танд дахиж таарахгүй ч гэдэг юм тийм магадaltaй учраас та бүхэн одоо subscribe дарж намайг дагаж одоо миний орсон бичлэгүүд танд мэдээлэлээр очих болно. Энэ чиглэлээр одоо хэлэдгүй одоо та бүхэнд өөрөө уншиж судалсан зүйлээ хуваалцах болно гэж хүсэж байна. Ерөнхийдөө би бол одоо яг энэ чиглэлээр яг нарийн мэрэгжил эзэмшээгүй ч гэсэн энэ чиглэлээр бас 10 гаруй жил ажилласан бас туршлагатай учраас бас энэхүү зөвлөгөөг одоо өгч байна. За тэгэхээр та бүхэнд таалагдсан бол мэдээж лайк болон subscribe дараарай.